За сайн байцгаана уу? Та бүхэнд дахин шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Христч бидний хувьд бол Нямгар гэдэг бол шинэ 7 хоногийн эхлэл. Шинэ 7 хоног бол бидний хувьд бол эзний өдрөөр эхэлж байдаг. Тэгээд өнөөдөр та бүхэн бас энэ 7 хоногийг эзний өмнө ирээд эзэн рүү хандан залбирах, эзний үгнээс суралцах, итгэлийн ах トゥ нартайгаа хамт нөхөрлөх, амьдралынхаа энэ нэг гайхалтай одоо юу гэх юм те үнцэнтэй энэ цагийг эзний чуулганд өнгөрүүлж байгааг харахтаа их баяртай байна. Хамтдаа бүгдээрээ эзэн рүү хандаад залбирснаар өнөөдрийн үгийн цаг руу орцгоё. Тэнгэрийн бурхан аав минь би танд энэ өдөр бүх талархлыг өргөж байна. Сэтгэлийнхэн гүнээс залбирлууд танд өргөж байна хэзээ минь. Одоо та бидэнд өөрийнхөө үгийг хандаж хэлээч. Сүлдсэн нэгэнд нь хүч чадлыг тэнхээ өгөөч, урам дутсан нэгэнд нь та өөрийнхөө урмыг өгөөч. Ой хэзээ минь зааварчилгаа дутсан нэгэнд нь их эзэн өөрийн үгээрээ дамжуулж та хүн нэг бүрэл болгонд рема тэр гайхалтай онцгой үгийг та өгөөч таасгууч байна. Би таны үгнээс уншиж байгаад онцгой ойлголтыг та бас биднэрт өгөөрэй. Мөн бас үүнийг хэрэгжүүлэх хүсэл тэмүүллийг бидэнд бас давхар өгөөч таасгууч байна. Бидний амьдралыг өөрийнхөө үгээр дамжуулж цэвэрлэн угааж төгс төгөлдржүүлж өгөөч таасгууч байна. Их эзэн Есүс Христийн нэрээс гон залбирлаа. Амен. Амен. За өнөөдөр та бүхэнтэй хуулцмаар байгаа сэдэв бол Бурхантай хамт алхах нь гэдэг сэдэв. Луух номын 5 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэлээс та бүхэнтэй хуваалцсан. За зөвхөн энэ ишлэлээс төдийгүй би нэлээ хэдэн ишлэлийг та бүхэн өнөөдөр дурдна. Зарим нь бүгдээр хамтдаа уншаад явна. Зарим нь би та бүхэнд шууд энэ бэлгэсэн дээр гаргаад явчих бах. Тэгээ бүгдээр хамтдаа хийсний өгөр өчнөд харцгаая. Тэгээ Бурхантай хамт алхах гэдэг энэ сэдвд ор нэг чухал үг үйл үг байгаа нь юу гэвэл алхах гэдэг үг байна. Алхах. Тэгэхээр алхах гэдэг энэ үйл үг нь хэдийгээр бидний амьдралын нэг ийм үйл явцыг одоо юу гэх юм те тодорхой нэг үйлдэлийг зааж байгаа ч гэсэн Библиэлд бас нөгөө утгаараа маш их хэрэглэгдсэн байдаг. Тэр нь ямар утгаараа вэ гэхээр амьдралыг бүхэлд нь илэрхийлсэн байдаг. Мэдээж хэрэг алхах гэдэг бол хин нэгэнтэй хамт алхах, явах те бидний хоёр хөл хөдлөх энэ нэг үйл процессыг бол хэлж байгаа. Харин Библиэлд хэд хэдэн хүмүүсийн амьдралыг дүгнэн хэлэхдээ Бурхан энэ алхах гэдэг үгийг сонгож бичүүлсэн байдаг. За бүгд хамтдаа Эхлэл номын 5 дугаар бүлгийн 22 дугаар ишлэлийг харцгаая. Энэ ишлэлийг бол хэдүүлээ хамтдаа Библиэсээ нээгээд өөрсдийнх нь өдөр уншицгаая. Эхлэл номын 5 дугаар бүлгийн 22 дугаар ишлэл. За Эхлэл номын 5 дугаар бүлгийн 22 дугаар ишлэл бол 6 дугаар хуудсан дээр байна. Энд чинь юу гэж хэлсэн бэ гэхээр Метүселаг төрснөөс хойш Енох 300 жил Бурхантай хамт явж үр хүүхдүүдтэй болчихё гэж хэлсэн. Бурхантай хамт явж. За яг энэ нэг явж гэдэг үг нь еврей хэл дээр яг нэг үг байгаад байгаа. Тэр үг нь явж гэж орчуулагддаг монгол хэл дээр заримдаа алхах гэж орчуулагддаг. Яг л нэг утга, нэг үг яригддаг. За 6 дугаар бүлгийнх нь 9 дугаар ишлэлийг цөмөр хамтдаа харцгаая. Новагийн удам угсаа юм билээ. Нова бол зөвхт үеийнхнийхээ дунд гин зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв гэж. Бас л саяны нөгөө нэг явах, алхах гэдэг үг явагдаж байна. За цаашаа 17 дугаар ишлэл 1-р бүлгийн 1-р ишлэлийг цөмөр хамтдаа дахин нэг удаа харцгаая. 17-гийн 1-р ишлэл. Авраамыг 16 дугаар хуудсан дээр байна. Авраамыг 99 настай байхад эзэн Авраамд үзэгдэж би бол төгсөж Бурхан чимний өмнө явж гимзэмгүй байхтун гэж. За бидний орчуулган дээр бол дандаа явах гэдгээр орчуулсан байна л да. За явах гэдгээр хэдүүлээ явчих. Энэ явах, алхах гэдэг энэ нэг үйл үг маань одоо энэ ч Бурхан эдгээр итгэлийн баатруудын амьдралыг дүгнэхдээ энэ үгийг ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл бүх амьдралын үйл явцыг дүгнэдэг ийм үгсүүд баг. Тэгээ энэ нэг итгэлийн баатруудын амьдралыг ингээ хараад байхлаар Бурхантай хамт явсан, Бурхантай хамт алхсан гэдэг энэ үгний цаана бүхэл бүтэн амьдрал явагдаж байгаа. Энэ амьдралын үйл явдлын дунд хэд хэдэн чухал үйл явдлууд харагдаад байдаг. Хэд хэдэн чухал үйл явдлуудаас болоод Бурхан эдгээр хүмүүсийг энэ хүм надтай хамт явсан гэж. Тэр байтугай зарим одоо Библийн орчуулгууд дээр Монгол орчуулган дээр бол ерөөхдөө бол байхгүй. Зарим англи орчуулган дээр бүр нэг үгийг нэмж дурдсан байдгийг. Тэр нь их хэлнээсээ зарим тохиолдолд орчуулгадаа зарим тохиолдолд байдаггүй. Нэмэлтээр орж ирдэг, холж ирдэггүй янз янз байдаг. Тэр нь юу гэхээр итгэмжтэйгэр бас дуулуурт байгаа гэсэн үг. Энэ нэг явах, алхах гэдэг үгтэй банк хамтаа яваад байдаг. Ийм ажиглагддаг. Өөрөөр хэлэх юм бол Библи Бурхан хүмүүсийн амьдралыг алхах, явах гэдэг энэ нэг үгийг ашиглахдаа тэр хүний амьдралыг бүхэлд нь хилдэг. Ингэж бүхэлд нь хэлэхдээ Бурхан юунд ихэвчлэн уриалдаг вэ гэхээр одоо faithfully гэж үг байгаа. Өөрөөр хэлбэл итгэмжтэйгэр
бас дуулууртайгаар бурхантай хамт алхах гэдэг энэ үг. Тэг яагаад энэ үгийг чухал вэ гэхээр их сонирхолтой. Өнөөдөр бидний хамт уншсан Библийн хэсэгдэр та бүхэн харсан бол нэгэн бидний хамгийн сайн мэддэг нэг гайхалтай хэсэг гарч байгаа. Би түр Библийг шин тавьчих болохгүй боллоо. Есүс Симон Петр хандаад ингэж хэлсэн. Тэр айлдаж дуусаад өөрөөр хэлэх юм бол завин дээрээс иргэдээр зогсож байгаа олон түмэнд хандан сургаалаа зааж дуусныхын дараа усны гүн рүү нь очиод торой хаяад барь гэхэд Симон эзэн бид шүнжэнгөө зүдрэн загасчлаад юуч барьсангүй гэвч та хийж байгаа тул торой хаяад үзье. Одоо эндээс нэг Петрийн нэг тийм дуулууртай одоо бурхантай хамт явж байгаа нэг үйл гарч байгаа. Гэтэ энэ их сонирхолтой. Энэ үйл явдал хизээ болж байгааг гэхээр Петрийн амьдралын ихэнх үед болж байгаа. Христтэй уулзсан амьдралын ихэнх үе шүү дээ мэдээж хэрэг. Үүнээс өмнө бол Есүс Христ бол бас нэг жил хэртэй юу хийцэн байгаа вэ гэхээр тодорхой хэмжээнд хүмүүстэй танилцсан, сургаалаа заасан нэг үйл явдал болцсны дараа одоо Есүс дахалдагч нараа дуудаж эхэлж байгаа. Есүс гинт 30 наснда гинт гарч ирээл те 31 наснда дагалдагч нараа дуудаал тэгэл 32 33 наснда ингээд тийм болцсон юм бас байхгүй шүү дээ. Энд чинь бас нэг амьдралын хугацаа өнгөрөөд байгаа. Есүс 30 наснда үйлчлэлээ эхлүүлсэн, баптизмаа хийлгээд цөлд явсан. Хэдийгээр бидний Библиэлд богинохон хэдэн ишлэлүүдийн наан цаанд бодож эн чинь бүхэл нь жилүүд хэдэн сарууд өнгөрч байгаа асуудал байна. Мэдээч хэрэг Петр Есүсийн номлолыг болон Есүсийг ямар нэгэн тодорхой хэмжээгээр таньж мэдсэн, Есүсийн сургаалыг одоо тухайн үеийн Галил даяар те Юдэ даяар тархацсан байсан тэр нэг шуумыг сонссон ийм одоо нөхцөл байдал байгаа хүн л дээ. Тэгээ нөгөө нэг Есүс чинь сураг ажиг энэ дэлхий юугаар тухайн ойрхон орон дээр тарах үедээ давхар юу тарж байгаа вэ гэхээр мужааны хүү Есүс өөрөөр хэлэх юм бол Есүсийн одоо ээжийнх нь нөхөр гэж ярих юм уу да. Яг төрсэн аав нь бол мэдээж хэрэг биш Йосеф бол. Йосеф бол мужаан байсан, аавынхаа мэрэгчлийг хэрвээ өвлж авсан гэж үзвэл Есүс мужаан байсан. Тэгээ мужаан хүн одоо загасчин хүн загас барих талаар тис хөндлөн теоремыг зааж байгаа энэ үед Илч Петр за тухайн үед бол илч болоогүй байсан Петр Есүсийн үгийн дагуу үйлдэл хийж байгаа нь энэ өөрөө их сонирхолтой үйлдэл. Энэ үед илч Петр маань илч болоогүй айхтар хүчтэй итгэлтэй ч юм уу те мундаг гайхамшгуудыг харсан тийм байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол зүгээр л Есүсийн сургийг сонссон, Есүстэй магадгүй хэд удаа уулзсан байж магадгүй. Тэг нэг тиймэрхүү амьдралынхан үедээ одоо нэг амьдралынхан туршлагаас нь хол хоцорсон нэг тийм зөвлөгөөг дагаж амьдрах нэг юм үйлдэл хийх, тийм алхам хийх нэг юм амьдралын нэг мөчлөг төр ирж байгаа. Энэ мөчлөг дээр Есүс юу ч хэлсэн бэ гэхээр гэгэн цагаан өдөр одоо яваад тороо нуурандаа хай гэж хэлсэн. Би өөрөө загасчин хүн биш болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн зарим судлаачд ярьж байгаагаар бол өдрийн цагаар бол ийм том хэмжээний загасчлаг бол барихгүй, шөнийн цагаар барьдаг гэж бол ярьдаг. Тэгээ одоо хиний Петрийн хувьд л амьдралын туршлага, мэдлэг, сурч боловсрсон боловсрал, амьдралын маш их баялаг энэ бүгдийг үүсгэх шаардлага гараад байна даа янз. Үүсгээд мэрэгжлийн бус хүний зөвлөгөөг аваад тэгээд нэг тийм сонин үйлдэл хийх гэдэг. Энэ үйлдэлийг харсан хамтран загас барьж байгаа найзууд нь хэрвээ үүнийг харах юм бол ер нь нэлээд элэг дог болох үс үйл явдал хийж байгаа гэсэн. Элэг дог болох үс. Петр чи тэгээд Есүс итгээд толгойч хэрэгцсэн юм уу? За магадгүй олон хүмүүс дотор тэгж бодож исэн бас хэлж исэн байж болох юм. Библиэлд дурддаг болохоос. Яг л гажиг үйлдэл хийгээд байхгүй. Нэг л тийм гаж үйлдэл. Хинч хизээч тухайн үед өдрийн цагаар ингэж олон тооны загсыг тороор барьдаггүй байтал одоо Петр гэдэг байгаа. Шин загас чинь биш шүү дээ. Энд ч жоохон хүүхд бас биш Петр. Насан турсан, гэр бүлтэй, амьдралаа аваад явцсан туршлагатай. Тодорхой хэмжээний загсдын дунд бол магадгүй нэлээд өндөр байр суурь. Хэрэв та бүхэн Есүс Христийг загламад цовдлогдсны дараа Есүс Петрийн үйлдэлийг харах юм бол Есүс загламад цовдлогдоод оршуулгдсны дараа 3 хоног юунд байсан шүү дээ тий. Булшинд байсан. Яг энэ үед нэг Петр нөгөө хэдийгээ манлайлж байгаа да. Анзаарч байгаа бол нөгөө хэдийгээ манлал хэдүүлээ явж загасчлаа гэж. Тэгэхээр мань хүний байр суурь бол тэд дундаа бас нэлээд нөлөөтэй. Нэлээд жоохон хөдөлгөөнтэй. Бусдуудыгаа уриалцдаг тий. За хэдүүлээ ингэчи тэгчи гэдэг нэг жоохон нэг тийм харилцаа бол бас сайтай, манлал сайтай нөхөр. Тэгээ одоо нэг энэ нэг бүх туршлага, энэ нэг нэр хүнд, энэ нэг амьдралын бардам юу гэх юм сайн сайрхлынх нь эсрэг л нэг юм ярьчлаа л да. Тийм эсрэг үр дүн гарах үз үйлдэлийг Есүс Петрээс нэхэд байна л да.
Одоо Петр яах хэрэгтэй? Тайлбар тавьж л үдсэн шүү дээ. Симон. Эзэн бид шүнжэнгөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Та мэдж байгаа би бол загас чинь тий. Юу ч бариагүй. Одоо тэгээд тий та хэлж байгаа хүнд итгэлтэй байна. Одоо гадныхан бол тэгж их ярьдаг. Манайхан бол нэг тэгж яриад байдаггүй. Гэтэ тоглог үстэй нэр юу? Тэгээд тэгсийн дараа Петр өөрөө ч угсраагаа юусэн гэхээр гэвч та хэлж байгаа бол тороо хаяад үзье. Тодорхой хэмжээнд Есүс бол нэлээд нэртэй раби буюу багш байсан учраас Петр одоо яг тэ гомдлын мөр нэг яваад нүдэн дээр нь торыг хаяад өгчий ярьчиг гэсэн нэг юм л үйлдэл болж байгаа. Энэ гайхалтай үйлдэлийн үр дүнд юу болсон бэ гэхээр маш олон зуун загас барьсан. Зөвхөн энэ 100 загас барай зогслохгүйгээр явуулж байгаа гэхээр хажуудлынх нь найзуудынхны амьдрал нь бас өргөдөж байгаа. Өөрөлдөө энэ хүмүүсийн амьдрал чинь загсан дээр л тогтож байгаа шүү дээ. Загсаа бариад ирэг дээр авчираад зараад мөнгө олоод тэрнгээр гэр орноо тэжээж байгаа юм л хүмүүс. Амьдралынх нь хэрэгслийнх нь эсрэг нэг тийм зөвлөмж өмшиг юмыг дагсны үр дүнд бүр илүү их ашиг олоод эргээд нөгөө нэг тэр ашиг нь зөвхөн өөрт нь биш эргэн тойрны хүмүүст нь ч гэсэн сайн сайхан үр дүнгээ авчирч байгаа. Гэхдээ яагаад Петр загсан бэ гэвэл гэвч та хэлж байгаа учраас Есүс хэлж байгаа учраас Петрийн үнийг дагж байгаа. Есүс хэлсэн учраас тэрнээс зүгээр нэг тийм солиотой санаа тэр гинт энтэндээс гарсан учраас биш. Есүсээс даггад хэцүүч гэсэн үг гарсан учраас одоо дагж байгаа. Би дараагийн бүлэг ишлээ та бүхэнд уншигмээр байна. Гитлэл номын 4-р бүлгийн 3-р ишлэл. Тэр түүнийг газар хай гэж айлтав. Тэр тайгаа газар хаяхад тайг нь могоо болсонд Мосе түүнээс сугатав. Харин эзэн Мосед гараа сунган түүнийг сүүлнээс нь барьгэлээ. Тэрээр гараа сунган барихад могоо гарт нь тайг болов гэж хэлсэн. Израилийн ард түмэн анх амлагдсан газраас амлагдсан газар гэхээр бүх хойших төвлөх гэдэг. Авраамийн үр удам болсон 70 хүн Египтийн Гошен гэдэг газар руу суурьснаас хойш 400 жил өнгөрсөн. 400 жил өнгөрөхөд 70 хүнээс Израилийн ард түмэн 2 сая болтлоо. Дор хаяж 2 сая болтлоо. Үржин олсорсны дараа эцэст юу болсон бэ гэхээр асар хэмжээний дарангуйлал хавчлаг Египтийн зүгээс ноёх гэсэн баг. Би болж хэлсэн. Тэгээ энийг зовлон шаналл донд Израилийн ард түмэн Ява бурхан руу буюу дэлхийн ертөнцийг бүтээсэн бурхан руу хандаж залбирахуд бурхан Мосетэй уулзч Мосег цаадаа чи яваад миний ард түмнийг Египтийн энэ нэг газар нутгаас чөлөөлөөрэй гэж хэлсэн. За энэ нэг ойлголт бол Мосегийн хувьд бол бас л нөгөө нэг амьдралын туршлагаас нь зөрсөн ойлголт. Мань хүн чинь ямар туршлагатай хүн бэ гэхээр хааны ордонд 40 жил өсөхдөө маш их хэмжээний эрдэм боловсролыг өвөрлөсөн мундаг байжгаад тэгээд тэр 40 жилийн дараа мань хүн Израилийн ард түмнээ би өөрийнх нь хүчээр гаргана гэж шийдээд гарах гэж оролцсон. Гарах гэж оролдоод тийч юу болсон гэхэл санаасгүй байдлаар хин нэгэн хүн бол өргөгдсөн хүн өгсөн. Тэгээ мань хүн айсандаа болоод зүхтаагаад Медианы цүл газар руу зүхтаагаад тийч 40 жил бас л амьдралын өөр төрлийн туршлага авч байгаа. Тэр нь юу гэхээр хончин болж. Өөрөөр хэлбэл 80 жилийн туршлагын эцэст бурхан одоо Мосег юу гэж байгаа вэ гэхээр хүрээтэр Израилийн ард түмнийг дагуул гэж. Дахиад нөгөө нэг амьдралын туршлага олж авсан нөгөө нэг юукинтэй боловсрал тэр нэг өмнөөс нь эсрэг юм дахиад нэхэд байна л да. Энийг эсрэг зүйл нь. Эсрэг зүйл нь юу гэсэн бэхээр яваад Израилийн ард түмнийг чөлөөл өдөртөнд дагуулж байгаа. Миний зааж өгөх газар аваач гэсэн. Мосе бурхан хоёрын хооронд нэлийн олон ийм ярилцлагууд бол одоо энэ гитлэл номын 4-р бүлгийн өмнөх хэсгүүдээр бас гарч байгаа. Бас сүүлд нь ч гэсэн гарч байгаа. Бүтггүй байлаа бурхан минь. Тэ? Би оролцож үзсэн. Би хийгээгүй шийх гэж өвдсөн. Наад чинь бол болтгүй юм байл. Би бол биш. Арай жоохон мундаг хүн байвал болох байх. Гэхдээ би бол биш. Би хийх гэж оролцсон уу? Оролцсон, чадсан уу? Ер нь л чадаагүй. Одоо энийг харилцааны дунд юу болж байгааг бурхан Мосед өөрийнхөө үгийг батлахын тулд бас нэг сонин одоо юу гэх юм гажиг гэд хэлчихэд баг болцохоор тийм сонин зүйлийг Мосед бурхан шаардж байгаа. Тэрний юу гэхээр гарч юу вэ гэж асуусан. Мосед тайг гэж хэлсэн. Гэтэл бурхан юу гэж Мосед хандаж юу гэсэн гэхээр түүнийгээ газар хай гэж айлтав. Тэр тайгаа газар хайхад тайг нь могоо болсонд Мосед түүнийг зүхтваа гэж хэлж байгаа. Энэ тоглоом байгаагүй. Энэ бол зүгээр нэг могооны дүрс болж хувирсан юм ид шидийн юм бол байгаагүй. Үнэхээр модон таяг могоо болон хувирсан юм гайхамшиг байсан. Тэр зүгээр нэг мод жижигхэн нэг те бидний хардаг шиг нэг манад хөдөө нэг хаяа нэг дайралдаг шүү дээ. Жижигхэн нэг могоонод байдаг те нэг за үсрээл
Би нэг харж байхад бол нэг 78 см-тай л могоонот ихтэй арилж байсан. Тийм могооны талаар ярьдаг. Энэ бол сүрдэж зүхтмаар амар могооны талаар ярьж байгаа. Тэг айд зүхцдгийн дараа Мөсед бурхан бүр нэг сонин дараагийн сонин юм хэлж байна. Гараа сунгаа түүний сүүлнээс нь барь гэж. Та бүхэн National Geographic Channel гэдэг нөгөө нэг амьтны талаар дэлхийн ертөнцийн талаар янз янзын юм гаргав те. Дараа нөгөө юу гэдэг нь wild ямар юм гэдэг үлээ нэг тийм амьтны юу гардаг суугаад гардаг те. Манай охтод үзэх их дуртай байхгүй. Тэрнгээр үзэж байхад тийч нэг ийм нэвтрүүлэг байнг гардаг юм. Австралийн нэг могоо барьдаг нэг мэрэгчлэн халдсан амар их шивээс нэг залуугийн эхнэр нөхөр хоёрын нэг тийм цуврал нэвтрүүлэг аяг гардаг байхгүй. Хэдэ дуудаа үзчихсэн. Тэд тэр дуудлагаар хорт могоонуудыг барьдаг тийм үйлчлэгээ явуулдаг одоо компани баггүй юу. Тэгээд могоогоо барихтаа дандаа яадаг вэ? Толгооноос нь барьдаг. Та хүн ч одоо андарч байгаа бол тийм бах те санаж байгаа бол. Хорт могоог ханаас нь барьдаг бол толгооноос нь барьдаг. Хизээ сүүлнээс нь барьдаггүй. Хоргоо байсан ч гэсэн ялгаа байхгүй. Хэрэв хазах юм бол таныг толгоон хөвж ирээд хаздаг. Харин могоог барихдаа бол яг энэ шилэн үзүүн дээрээс одоо аль нь хөвцөн юм гэдэггүй бүгдээ би энэ нутгалахлаар тий. Ямар ч гэсэн аюулгүй байдлаар аль болох амтаа нойрхон газраас нь барьж аваад тэгээд дараагийн харах хэмжээ авдаг. Хизээч аюултай могоог сүүлнээс нь барьдаг. Одоо бурхан Мосег аймаар зүхтмаар тэр могоог сүүлнээс нь барих юу гэж байна? Даалгавар өгч байна. Сонин шүү дээ. Яаж бодсон энэ л аюултай. Яаж бодсон энэ бол хүний оюуханд багтамгүй, байж боломгүй асуудал. Байж боломгүй асуудал. Ямар ч гэсэн Мосе хийсний үр дүнд юу болсон бэ гэхээр таяг бий болсон. Тэр гайхамшиггүй бурхны олон дахин батлсан баталгаануудын үр дүнд Израилийн ард түмэн чөлөөлөгдөж байна. Дахиад би нэг багц ишлэгийг та бүхэн сануулмаар. Шүүгчд номын 7 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл. Эзэн Гидеонд ус толгойч 300 хүнээр би та нарыг аварч Медианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр герт нь хариул гэж хэлвэ. Медианчууд Израилийн ард түмнийг ойр хавийнхан Амалекчууд болон бусад хідэн нэг дайс зэргүүттэй нийлж агаад үе хүчээр довтолдог байсан. Тариа будагийн дээрэмдчдэг хамаг юмнуудын дээрэмдээд ерөөсөө тэнгэл өгүүлдэггүй. Энэ үед бурхан Гидеоныг сонгож босгож ирээд Гидеоноо дамжуулаад Израиль ард түмнээ аварж байгаа. Тэгээд энэ бас л нэг сонин тэнийг дахиад би нөгөө үгээр хэлдэг байл л да. Гажиг үйл явдал дахиад болоод байна л да. Энэ үйл явдал нь юу гэхээр бүх Израиль даяар цэргүүдийг цуглуулсан чи хэдэн хүн цугладаг вүлээ? Та бүхэн санаж байна. 32 хүн цугладаг вүлээ. Тэр хавцаа цугладаг те. Тэгсэн чинь бурхан заавал наад бол чи хитрхи их байна. Израилийн ард түмийг чөлөөлөхөд хитрхи их байгаад байна. Тийм болохоор яах вэ гэхээр чи наад бол зарал айж байгаа хүн бол одоо гэртээ ир. Битээ данд юу. Гисэн чи хэдэн хүн явдаг үл үлддэг үлээ? 10,000 үлддэг үлээ. Юу үлээ тийм болдог хаа. Тэгээ 10,000 үлддэг. Тэгсэн чинь бурхан дахиад нөгөө сони юм ярьж байгаа. Наад чинь ч гэсэн их байна. Явуул. Үчтэй юу болж байна бурхан минь яаж явуулах юм бэ гэвэл усуулга. Нохоошид болоод байгаанд нь явуулаад тэгээ уужааг нь явуулаад тэгээд утас гараараа утаж уужааг нь аваад үл гэсэн чинь 300 хүн үлддэг. Тэгээ бурхан одоо болж байна. Сони штэ. Өчнөө бүхэл бүтэн ард түмэн дийлэхгүй байгаа дайснуудыг одоо тэмцэхийн тулд 300 хүн ямар цэргийн стратеги тийм байдгийг би мэдэхгүй. Би цэргийн хүн биш болохоор мэдэхгүй. Гэтэ хар ухаанаар бодоход айл болох айл их цэрэгтэй, айл их зэвсэгтэй, айл их хүчтэй л ялдаг дайнд. Одоо ингээл Иран, Ирак, Америкийн нэгдсэн улс за өөр юу байдгийг те одоо сүүлийн үед хаанхот шилээд Америкийн цэргүүдийг хүсэлж аваад Арабын улсууд тэгээл байна. Тэгээ одоо энэ дайны хэмжих болох гээд байгаа энэ үед та бүхэн их ойрхон юм харж байгаа. Тэр нөгөө зэвсэгдлийн хүчнүүдийн талаар. За Америкийн нэгдсэн улсын цэргийн айрам жилийн төсвөнд хэд байдаг. Ийм танк, ийм зэвсгүүдтэй тэдэн тооны бүтэн цагийн мэрэгжлийн зэрэгтэй. Гэл ингээл олс орнуудын зэвсэгдлийн хүчнүүдийг хооронд нь харьцуулаад эднийх бол хүчтэй байна, эднийх ийм байна гэл дист дараа гаргадаг. Тэгээ энэ нэг одоо бидний бодож байгаа шиг энэ нэг стратегиэр бол хиний Гидеоны стратеги бол одоо хамгийн ёотол юм болох гэдэг юм л та. 300 хүн тэ хүнээр ингээд бүхэл бүтэн ойр тойрных үндэстнүүдтэйгээ толдох гаддаг. Би дахиад нэг сонирхолтой нэг бас л нөгөө нэг сонин юмныхын талаар ярих гэж. Энэ бол Ноо. Эхлэл номын 6 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлээр эзэн Новад гэсэн хэлээ. Бурхан Новад хандан газар дэлхийн мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүрж байгаа учраас эцсийнхэн өдөр миний өмнө болж бид тэднийг газартай хамт устгана. Харин чи яах вэ? Хуршмодоор өөртөө хөөгч авдар хийж түүн дотроо юу гэж вэ?
Харагдаж байна манайхан. Гаргаж дотор гадаргүй давирхаа бүрх. Тэгээ дараа нь юу болж байгаа гэхээр амтангуудыг явуулна. Хоёр орно. Хизээж үер болж байгаагүй баг адар бороош орж байгаагүй газар шахуу зарим эрдэмтдийн ярьж байгаагаар бол шүү дээ. Тийм газар үлэм хэмжээний том усан онгоц юм хизээж хүний харж байгаагүй тийнийг сонин хаанасааш тэр их модоо бэлтгэхийн хаанасааш яаж барихын ямар ч барилгын туршлага байхгүй одоо бид нартай л жоо адилхан л байгаа юм л да. Манайч одоо ингээд барилгын өөрчлөлт гээл те. За манай баярын инженерийг гэж тооцох юм бол бидний хинэнч ийм том байшин барьж байгаагүй. Энэ их тооны хэмжээний мөнгө бид нэр одоо чуулган маань төсөл ямар нэгэн зүйл хэрэгжилж зарцуулж үзээгүй. Бараг ийм тооны хэмжээний мөнгө барьж үзээгүй шахуу. Зарим нэг мундаг бизнесмен маань сүмийн хүмүүс маань магадгүй энэ байтгай олон том зүйл хийжсэн баг. Тэгээ хийхийнхээ хувьд ноогийн хувьд ч гэсэн ялгаа байхгүй нэг ийм л үйл тохиож юм л та. Хүний зүгээс харахад бол энэ одоо энэ том байшингаар яах гэж байгаа юм бэ? Үер буух гэж байгаа шүү дээ. Юм сүртэй юм шүү дээ. Үер гэдэг ойлголт ч бараг байхгүй. Тэ? Тэгээ одоо дээр нь одоо нөгөө наатанад авдраараа яах гэж байгаа ингээ хүмүүс асуунгууд л мань хөө хариулна л та. Гэхдээ яг одоо үер буух гэж нэг үер гэж юу юм? Амар их ус гэдэг чи битээ сони юм надад тий. Нэг амар их ус гэдэг мань хүний ойлголт тухайн үеийн хүмүүсийн ойлголтоор бол энэ бол арай л дэнд нөгөө юу гэдэг вэ нэг тийм байдаг шүү дээ. Хэдин яаманд хэдин ухан мухан гэдэг үү? Хуц мөч гэдэг үү? Тийм үг гэдэг тий. Тэр шиг юм болоод байна л да. Ноогийн хувьд илэг доог амьдралын туршлага, амьдралын хуримтлуулсан тэр нэг бүгдийнх нь эсрэг юм дахиад болоод байна. Тэгээ та бүхэн анзаарч байна уу? Бурхантай хамт итгэмжтэйгээр алхав, явв гэсэн эдгээр хүмүүсийн ард нэг юм сонин түүхүүд байгаад байгаа биз. Аюу сонин түүхүүд. Бид нэг харахаар хоо гайхамшигтай амин халаалаа бурхны хүн чи юмд итгэлгүй яа тийм бурхан ямар агуу юм бэ гэдэг боловч яг тэр хүн тэрнийг үгийг хүлээж авах үеийн та бүхэн тэр үеийн нөхцөл байдал тэр үеийн сэтгэл зүй бодоод үзэх юм бол аимшигтай сэтгэл зүй байгаад байгаа шиг санагдаад байна. Хэдэн мянган зэргүүдийн эсрэг 300 зэрэгтэй. Тэгээ тэр 300 зэргүүдтэйгээ хамт гэдэн яаж тэмцэх вэ гэхээр сэлэн бариад тэмцэхгүй гэж байгаа. Нэгэндээ баар бариад нэг гартаа баар бариад нөгөө гартаа юу барина гэлээ бүрээ барьж байгаа шүү дээ. Сэлмэн хаана? За боли сэлмэн хаана? Ном сум нь хаана вэ? Байхгүй. Газраар мөлхөгч болон газар дээр явдаг бүхэл амьтдыг хоёр дуудаж энэ авторт оруулна гэсэн ядч нэг шилбүүр нь хаана вэ? Бүү мэд. Хинийг Мосег дуудахтаа бүхэл бүтэн Израилийн доор хаяж 2 сая хүний ард түмнийг өдөрдөн авч явах гэж байгаа тэр хүний хаанаас дуудаж байгаа цөлт. Зүгээр л нэг хадам аавынхын хонштэй юу нэг бүр явж те хадам аав нь мэдээний зүйл тахилж байсан. Хадам аавынхын хоныг ер нь явж өөрийнх нь ч бас биш. Хадам аавынхын хоныг хариулж нөгөө хитэн цаас авдаг юм уу яа гэдэг зат мөнгөний чирэг байгаагүй лах. Тэгэл нөгөө нэг хэдэн хондоор нь амьдралаа зогоож байгаа нөхрийг дууцсан. Одоо би чамайг Израилийн өдөртөгч болно. Бүх юм та тэ андуураагүй биз те би хин гэтлээ. Ингээд бодлоо нөгөө нэг агуу бурхны дүгнээд үнэхээр амьдралынхаа турш бурхантай хамт алхлаа гэж үнэхээр магтсан тэр хүмүүсийг харахад нэг тийм сонин дүгнүүдийг хүлээж авсан хүмүүс байна. Би энэ бүгдийг уншсаар дараа өөрөөсөө асуулаа. Яагаад бурхан хүмүүсээс итгэлийн амьдрал бурхантай хамт алхах амьдрал дунд нь заримдаа юм сонин дагаад ихэд аягүй хэцүү ингээд би чинь бас тэнэг хүн биш шүү дээ. Бас хүмүүс тэгж боддог те өөрөөсөө би чинь бас ч тийм тэнэг би харахад ийм болохоос би ч бас тийм тэнэг хүн биш шүү гэх хүмүүс өөрөөхөө тэгдэж аягүй өөрөөгдөг те. Гэтэ тэгэж бодсон ч гэсэн ингээд амар тийм сонин санаанууд их амьдрал тохиолддог л доо. Би таахынд ярьжсэн хэдэн сарын өмнө Баталцад явж исэн чинь нэг хүний түүх болсон гэж хэдэн 10 сая төгрөгөө хүнд алдсан. Тэгээ яах вэ гэж асуусан. Тэгээ би одоо хэлэх үг байхгүй ямар ч одоо ингээд би чамд тамдаг шүү яа майклтай юм шүү дээ ямар. Тэгээд ямарс хуулийн байгууллагад нөгөө тэгээ бүр болохгүй дуурчлахаас өөр яах вэ би бол одоо тэгдэг штэ гэж хэлсэн чинь тэг зөндөө уучлсан. Тэгтээ одоо бол хангалттай гэж байгаа. Тэгээд одоо тэгэхээр уучлаагүй байх гэсэн үг л дээ. Тэгээд одоо миний хэлж байгаа үг бол бас л нэг тийм юр бусын гажиг зөвлөгөөний нэгэнд л орцсон л доо. Тэгээ яагаад бурхан заримдаа ийм сонин зүйлсүүдийг итгэлийн амьдралаар амьдрахад биднээс шаарддаг юм болоо гэж. Яагаад? Танд яг одоо тулгарч байгаа нэг ийм сонин алхан хийх ёстой ч юм шиг, ёсгүй ч юм шиг нэг ийм амьдралын үед байна уу? Өмнө бас байсан уу?
Тэгээ шүүгч намайг уншиж байгаа би энэ ишлэгийг уншин бодлоо. Яг тийм ээ гэж бодсон. Зүгсэн бэ гэхээр эзэн Гедеон Медианчуудыг Израилийн гарт өгөхөд чамд байгаа хүмүүс хитрхи олон байна. Израиль би өөрийн дараар өөрийгөө авсан гэж намайг эсэргүүцэн сархивэ гэж. Өөрөөр хэлэх юм бол бидний бодлоор ямар ч боломжгүй зүйлийг бид хийх үед тэнд юу тодорч харагдчихдаг вэ гэхээр Бурхны хүч чадал тодорч харагдчихдаг. Яг л угаасаа энэ ч хүний хүч чадлаас давцсан асуудал шүү дээ. Тэгээ энэ болчих юм бол ойлгомжтой юу юм? Энэний цаана ямар нэг юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэний итгээд байгаа Бурхан үнийг хийжээ гэж. Тэгээ та бүхэн санаж байгаа бол 2010 онд би санаж байна. 2010 онд манай хиний өөр хангаа баталцээд байгаа бүргэдээ ахлагчийг бүргэдээ ахлагч маань гэр бүлээрээ эхлээд мань өөр ганцаараа явсан. Тэгээ дараа жил гэр бүл нэмж очиж амьд суурьсан. Тэгж явах үед мань хүү юу гэсэн мэтлээ би одоо нэг чацрагны газар аваад чацраган тариалт юм уу гэж бодож байна. Тэгээ би ч одоо ямар мэдэх биш. Тийм үү ямар гоё нэг чацрагны мод ч нэг ямааны ашигтай байдаг гэсэн тэг гэсэн. Гэтэл асуудал байна. Яагаад ямар асуудал гэж чинь газар бол аваад гэж. Гэхдээ эн чинь урд нь чацрагны ус ургаж байгаагүй юм байна. Баталцын засаг цагаагаа урд нь нөгөө нэг төсөл хэрэгжүүлээд чацраган тариалаад тэр газраас чацраг ургаагүй байхгүй юу? Тэгээ одоо яах вэ нэг хийгээд үзт юм уу? Тэгээ мань хүн тухайн үед Алтан уугийн хуучин ерөнхийдөө асан Алтан уугийн нөгөө нэг чацрагын талбай дээр очиод өрсөлдөө аваад янз бүр болоод тэгээд тариалсан. Тэгээ бид нар очих болгондоо залбирт. Тэгээ чацрагын бурхан минь таврагуулаад өгчөөрэй. Гайхалтай одоо та нар бүгдээрээ мэднэ. Баталцаар явсан хүмүүс бүгд мэднэ. Гашаад өргөн чацрагны мод. Жил болгон маш их хэмжээний үр жимс өгдөг. Тэнгууд нь сумын засаг захиагаа бодсон байна л да. Энд чинь ургадаг байсан юм биш гэж. Тэгээ ургаад эхлэнгууд мань хүмүүс яасан мэт дахиад өгүүлж цэцгэн тариалгаа дахиад тариалсан тагаад нөгөөд нь ургаагүй. Өөрөлдөн бүрэгдэхийг цэцгэн тариалгаас өмнө нь ургаагүй. Бүрэгдэхийг ургасан дараа нь бас ургаагүй. Би бол энийг гайхамшиг гэж харж байгаа. Гайхамшиг. Хүний хүчин чадал даваад эхлэхүүд тэнд гайхамшиг бий болчихдээ. Гайхамшиг нь Бурханаар бий болгож байгаа. Энэ үед Бурханы хүч чадал бидний амьдралд тодорхой харагдаж байна. Бурхан өөрийнхөө таны амьдралд харагдуулахын тулд биднээс заримдаа юг шаарддаг вэ гэхээр заримдаа ч нэлээд олон удаа бидний оюун ухаанд багтамгүй зүйлсүүдийг шаардж байдаг. Өнөөдөр таны амьдралд таны оюун ухаанд багтамгүй зүйлсүүд байна уу? Тийм шийдвэр гаргах хэрэгтэй зүйлсүүд. Бурхан том зүйлсийн өмнө бидний итгэлийг жижиг зүйлсээс шалгаж яддаг. Бүхэл бүтэн дэлхийн ертөнцийг аврах гайхалтай төлөвлөгөө шүү дээ. Новагийн тэрнийг сонин үйлдэл. Бүхэл бүтэн Израилийн ард түмнийг чөлөөлөх гайхалтай түүх шүү дээ. Тэр Мосегийн дагсан жижигхэн тэр үйлдэл. Могоны зүйлээс барих. Юу тэр фараонтой уулзах. Бидний жижиг итгэлийн алхмууд маш том итгэлийн үд хаалуудыг бидэрт нээж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол энд итгэл нэг юм харагдаж байгаа. Итгэлгүйгээр таалагдах ямар ч боломж байхгүй. Батан номын 13 дугаар бүлгийн 58 дээр ишлэлээр тэдний итгэлгүй байдлаас болж тэр тэдэнд олон хүчит гайхамшиг үйлдэлсэнгүй гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол Есүс Христэд итгэх итгэл тухайн Есүсийн утсан газар тэр хүмүүс байгаагүй учраас Есүс тэдэнд гайхамшигуудыг харуулдаг. Таны амьдралд хэрвээ одоо өөртөөхөн итгэлийн амьдралын параметрыг зөвмөр харцгаая. Бидний итгэлийн амьдралын параметр ямар хөө вэ? Таны амьдрал хэр зэрэг гайхамшигуд болж байна? Хэр зэрэг нэрээ үнэхээр Бурхан хийсэн шиг гэж бодогдмоор гэрчлэмээр зүйлсээ таны амьдрал болдог вэ? Та итгэлээ хэр зэрэг тэгж сунгаддаг вэ? Эсвэл зүгээр гайхамшиг хэрэггүй Бурхан минь зүгээр яг ингэ байж хад болно гэдээ та нэг тийм амьдралынхын нөгөө комфорт зон гэж сүүлээд манай бизнесийн ч гэсэн их ярьдаг болсон тийм тухтай тав тухтай бүс дотор амьдраад байна. Хэрвээ та өөрийнхөө амьдралын тав тухтай бүс ямар ч итгэх шаардлага байхгүй зүгээр л бүтэн цөөхөн цуглаанд явбал за тэгээ нөхрөлийн бүлд явахгүй. Тэгээд Библийг дайралтвал уншчин дайралтахгүй бол нэг цаг гаргаж бол уншихгүй. Асуудал гарвал залбир чинь асуудал гарахгүй бол нэг залбирахгүй. Нэг тийм нэг юм зүгээр л нэг юм амар тухтай гэдээ ярьчих. Амар тухтай амьдралаар та амьдраад байна уу? Эсвэл айгүй тийм тухгүй амьдралаар амьдраад байна уу? Бурхан танаас нэг юмыг шаардсан. Нөгөөд яаж хийдэг юм бэлээ? Би одоо энэ хүнийг өчтөөл уучлсан одоо болоо штэ гэж. Энэ хүнд би өчтөөл хулгтууллаа одоо болоо штэ гэж. Гэтэл Бурхан юу гэсэд байгаа гэхээр уучлах чаачтай гэдэг тий. Нөгөө нэг хідэн сая төгрөгийн дээрэмтсэн.
хулигдсан. Тэгээ одоо тэгээ бурхан минь одоо би яг зөндөө уурчсан. Яг өндөл уучлаагүй. Гэтэл бурхан ятгаад байдаг уучлаа гэд одоо болох юм биш үү. Тэрний оронд би тухтаа суудлах нь юу вэ гэвэл зүгээр л цуглаанд явдгараа явна. Халалуя магтаараа магтана тэ цуглаанд ирэхдээ нөгөө Германд баг хідэн цаасныхан өргөлөөсөө тэ ингээд аваад өргөлөө өргөч нь ямаас юм өгцөн. Ямаас магтан дугаа бол босоод дуулах үед нь дуулцсан. Би нэг ийм энгийн тухтай амьдралын талаар жоохон шүүмжлэлтэй яриад байна л да. Та бидний хідэн нэг амьдралын маань ийм нэг тухтай байна. Бидний зан чанарт сонгох ёстой. Бидний зан харилцаанд сунгах ёстой. Өөрөөр хэлэх юм бол жоохон чаленж өгөөд, жоохон шахгуурдж өгөөд, ташуур өгөөд, за төвшөө мөн чи ийм дээр амархан уурлаад байдаг шүү. Одоо бол төвчөртэй байна шүү гэдэг жоохон ташуур өгөхөөр тийм ташуурд дуулж байгаа зүйл таны амьдрал байгаа юм. Шийдэх ёстой асуудлууд ингээд шийдчихмээр байна уулмал. Гэхдээ бурхан ингэх ёстой ч үстэй. Энэ бол арай жоохон нэг тийм санагдаад байна. Жоохон тэнэгч юм шиг. Тэгэхээр энэ баг зүг баха гэж бодогдмаар. Аль нь илүү ухаантай вэ гэж бодглохоор ухаантай нь өөрт нь аягүй тогтохтой хайгуу амартай юм. Нөгөөт нь жоохон ухаан муутай юм шиг. Өөрөөр хэлэх юм бол ямар ч үер болж байгаагүй газар мангар том байшин бариад тэ тэнцэн нөхөө амтныг авраарай гэсэн. Хэн итгэх юм бэ? Гэмээр ийм амьдралын нөхцөл байдал танд байгаа юм. Ер нь бол тухтай комфорт амьдрал нь ингээл ерөнхийдөө болцсон. За яг энэ ажлаа хийгээл яг энэ цалингаа аваад бүтэн өдөр бол гоё те итгэж хүн юм чинь цуглаандаа явчихсан. За тэнгэрийн уст бол дараа нь би орчин нөгөө нэг найдвартай юм хийцэн те. Тэр болтлоо зарим нэг нөгөө нэг харилцаагаа бол барьж байгуулсан тул цуглаандаа бол яваад байна. Тэгээд итгэлийн амьдрал нэг иймэрхүү энгийн явах л ах л та те. Гэхдээ нэг иймэрхүү юм болох байх. Мата 13:58. 90 номын 11-р бүлгийн 6-р эшлэлээр бүр хурцаар хэлсэн. Юу ч хурцаар хэлсэн гэхээр итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Хинт? Бурханд. Учир нь бурханд ойртон буйн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хаашдад тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Тэгээ итгэлээр Нова ингэсэн, итгэлээр Йона ингэсэн, итгэлээр тэр ингэсэн, итгэлээр энэ ингэсэн гэмчлэн Еврей номын 11-р бүлгийг бол итгэлийн бүлэг гэж нэрлэдэг. Итгэлээр итгэлийн бааtruуд Мосе, Йона тэд нар юу гэдгийг бидний саяны үнссэн хүмүүсд хэрхэн бурхан тэ амьдралын туршид натаа хамт алхсан шүү гэдэг тэр цолыг авсан бэ гэдэг зүйлийг дурдсан байна. Өөрөөр хэлбэл амьдралаа тодорхой хэмжээнд бид нар зан чанар, хандлага, харилцаагаа итгэлийн амьдралаа бид нар сунгалт байхгүй бол тэнд итгэл байхгүй юу нь бол. Тааландах боломжгүй гэж. Энийг сунгасан амьдралын үр дүнд юу болсон бэ гэхээр Мосе Египтийн дарамгуулаас Израилийн ард түмнийг аварсан. Өөрөөр хэлбэл болчихсон. Мосегийн итгэл сунгагдсанаас болж Мосегийн итгэл тэр үед могооны сүүлнээс барих бурхан хэлсэн учраас энэ могоо намайг гэмтээхгүйгээд сүүлнээс нь барьсан тэр нэг итгэлээс болж тэрний сунсан итгэлээс болж Израилийн ард түмэн яаж явах гэхээр чөлөөлөгдөж байгаа шүү дээ. 300хан дайчин зэрэгтэй гартаас илэн байхгүй. Тэр дайныхын стратеги нь хөгийн инээдтэй. Юу нэг талаа баараар ягж байгаа юм. Нөгөө талаа юу гэдэг вэ? Бүрээтэй дуудуулж өгч байгаа юм уу? Тайзан дээр гад шуудах гэж байгаа юм. Үгүй шүү дээ. Дайн их гэж байгаа шүү дээ. Тэгэд бурхны хэлсэн арга зам яг л тийм юм байсан. Тэгээ юу хийх ёстой юм? Дайсангийн хуарангийн гадналтад нь ингээд бүгдээрээ тойж ос зогсож байгаа. Хөгжин тоолж өгнө гинэ. Байлтгаж байгаа шүү дээ. Хөгжин тоолж. Хөгжин тоолохдоо яг хөө баараа хаглаад хаг зөхөж дуугархан гутлаа. Хөгжмөө нөгөө бүрээ иврээ дуургаад бурхны төлөө гэдэний төлөө гэж орилгож хэлсэн. Энэ нь бол дайны стратеги. Ингээ болоо. Хэрвээ танд ийм стратеги өгөөд таныг дайны жишийн эсрэг 300 хүнтэй явуулах та явах уу? Би бол бараг явахгүй байх. Гэтэ үнэхээр бурхнаас игсэн үг байгавал цаавархан минь за та манайга ичгэр болгоо даа гэдэг бид нар хоорондоо найз ярьдаг те. Чиш та ардаа шүү гэдэг шиг. Тэгэл нэг явах л ах л та тийм ээ. Гэтэ ямар тааш гэсэн Гидеоны тэр нэг сунгасан итгэлээс болж 300 дайчин зэрэгтэйгээ те. Дайсны өөдөөс зэрэгтэй дайсны өөдөөс бүрээ баар хоёр бариад очиж явах. Тэр нэг сунсан итгэлээс болоод Израилийн ард түмэн Медианчуудын болцсон шүлгэж байгаа. Үр дүнд нь бүх ард түмэн өргөдөж байгаа. Тэр бид санаж байгаа бол Петрийн үйлдэл байгаа шүү дээ. Петрийн нэг итгэлийн сунгаж байгаа те бас. Мужаан хүн өөр дөр нь хурж ирээд мужаан залуу өөр дөр нь хурж ирснээр мэрэгжлийн загасчинд тэс хүндлэн амьдралын эсрэг туршлагыг
хилгэнгуутлаа одоо загас байр гэдэг ичгэр болгож байгаа юм. Ста нүдэ байна. За ямарсан торон шидэд өгчээ гэх тээ. Явж байгаа нэг л ийм л үйл явдалтай баг л. Гэтэ энэ нэг үйл явдлаас болоод Бурхан Есүс зөвхөн Петрийг төдөөгүй Петрийн найзуудаас нахтуунараас нь өөрийнхөө 12 дагалдагчдыг босгож ирээд тэднэрээ дамжуулж Христийн сайн мэдээг бүхэл бүтэн Израиль, Иерусалим, Юдэ, Самар тэр байдлаа энэ дэлхийн бүх хязгаар хүртэл гэрчлүүлж байгаа шүү дээ. Сүнсний аврал авчирч байгаа. Заримдаа бидний зүгээр нэг нүрээ бодсон, тав тухай бодсон, тухтай амьдралаа бодсон нэг юм амьдралын хэм маяг яг хөтэ таны амьдралыг нэг тухайн үед нэг аюулгүй байлгаад байдаг байж болох юм. Аюулгүй мэдрэмж өгдөг байж болох юм. Хэнийх яхад бусад их нөлөө байдаг. Угууж байдаг. Итгэлийн амьдрал нь Бурханд үнэхээр тааламжтай байдлаар сонгогддог. Миний хамгийн сүүл ярмаар байгаа жишээ бол Есүс Христ. Есүс Христийн авралын төлөвлөгөө бол үнэхээр тэнэглэл байсан. Илч Паул хүртэл хэлэхдээ Бурханы тэнэглэл нь хүмүүсийн эргэн ухаанаас давцсан байсан юм а гэж хүртэл тодорхойлсон. Дэлхийн ертөнцийг аврахын тулд би үхэн. Гэхдээ уулын кино мэнэн дээр бол хүн төлөвтнийг аврахын тулд би амьд л байдаг үстэй. Харин Бурханы төлөвлөгөө бол эсрэгээр байсан, ондоогоор байсан. Энэ ажилласан. Энэ л ажилласан. Есүс Христ загалмай дээр хүн төрлөختнийг аврахын тулд загалмай дээр дуулууртаа хурж ирээд хүмүүсийн нүглийн өмнө загалмай дээр цовдлогдож нас барах энэ нэг үйл явц бол Бурханы авралын төлөвлөгөөс. Энэ бол айх дээр итгэлийг сунганаад бас л. Та бүхэн санаж байгаа бол Гецсеман гэдэг цэцэрлэгт эзэн Есүс Христ загалмай дээр цовдлогдох хүмүүс цусан тусал мэт түүний хөлсүүд нь газар унж тэгж шамлаж итгэлэн сунгагдж байгаа талаар харж байгаа. Есүс түрхтөөл агуу итгэлтэй ингээд төрсөн тийм байхгүй шүү дээ. Та бүхэн санаж байгаа бол би их л сануулад байна. Би та бүхэнд Библийг уншиж тгэл гэж найдаад байгаа шүү дээ. Есүс Христийн нөгөө нэг 12 нас хүртэх амьдралыг дүгнэх нэг Хискэм Библийн ишлүүдээр юу хэлсэн байдаг вэ? Есүсийн бие болоод итгэлэнтэй өсч байлаа гэж хэлсэн. Яг бидэртэй адилхан өсч байсан. Тэгэд өсөж сунгаж татаж Гецсеман цэцэрлэг дээр одоо тэр хаан тийш очиж одоо сунж байгаа вэ гэхлээрэ загалмай дээр очиж байгаа. Тэгээ энэ нэг суналтаас болоод энэ нэг итгэлийн чаленж гэж ярьдаг. Тэгээ чаленжээс нь болоод хүн төрлөختөн авралыг авах боломжтой болж байгаа. Тэр бүгдийн үр дагавар сайн сайхныг хүртэх боломжтой болдог. Таны амьдрал итгэлийн чинь сунгасан ийм сонголтууд байна. Бид нэр одоо нэг монголчуудын дунд нэг жингийн асуудал жоох асуудалтай байгаа да тий жингээ барих. Тэгэл нөгөө зовлон нэгтэй хүмүүс нөхөрлөх явдал бий гэдэг чинь хүмүүс бие биенээ голоод ярилцаад очир болчдаг тий. Тэгэл жин мингээ барихад хүртэл бид нарт чинь амар тийм хэцүү байдаг штэ. Хоолоо тохируулна, зарим хоолоо болно, зарим идэх дургүй юм идэх хэрэгтэй болдог. Хэцүү штэ. Аюу хэцүү. Яг энэтэй адилхан бидний та итгэлийн амьдралдаа ийм тодорхой хэмжээний сайжруулалтыг хийх ийм чаленж явуулж байна. Хэсэг хугацааны өмнө пасторуудын дунд push up challenge буюу гар дээр ингээд сунах, өдөрт 100 сунаад нийт 10,000 сунах тийм чаленж бас явагдсан. Тэгээ одоо ингээд 4 дахь давлгаан бас явж байгаа. Та өөрийнхөө итгэлийн амьдралыг хэр зэрэг ингэж тасгалжуулдаг вэ? Хэр зэрэг сунгалт хийдэг вэ? Таны итгэл сунгагдж байна уу? Итгэл сунгагдана гэдэг чинь би зүгээр дотоод гэл тунгаан бисгаллал ингээд сунгагдахгүй шүү дээ. Үйл хийх хэрэгтэй. Бид нар хийдэггүй байсан үйлдэл хийнэ л гэсэн үг. Явдаггүй байсан зүйлтэй явна л гэсэн үг. Энэ л үйл үг. Тэгээ энэ үйл үгийн дунд бидний амьдрал яадаг вэ өөрчлөгддөг. Гэхдээ энэ нэг үйлдэл хийхин тулд бидэрт нэг чухал нөхцөл байдал бүрдэх хэрэгтэй. Аливаа агуу зүйл бий болохын тулд заавал нэг тохироо бүрддэг дээ. Заавал нэг тохироо бүрдэх хэрэгтэй. Христч бидний хувьд энийг итгэлийг сунгасан амьдралын хувьд ямар тохироо бүрдэх ёстой гэвэл нэг чухал тохироо баг. Мосе Медианы зүйл эзэнтэй уулзсан. Гэтэл номын 3 дахь бүлэг. Мосе хадам аавынхан хоныг хариулж амьдралаа залгуулan авч явах үед тэрнийг амьдралын төвшин одоо Израилийн ард түмэг дагуулад Кананы зүйл газар руу явж байгаа энэ төвшөнтэй ажиллах юм бол тэнгэр газар шиг ялгаатай. Яаж энийг өөрчлөх бий болсон бэ? Нэг л мөч байсан шүү дээ. Тэр юу юм? Медианы зүйл эзэнтэй уулзах үед л амьдрал өөрчлөгдсөн. Медианы зүйл бурхантай уулзаад шатаж буй мэд бутан дотор бурхан түүнтэй ярилцах үед тэгээ тэр
Мосе бурхантай эргээд харилцан ярилцах үед тэнд амьдралын өөрчлөлт бий болж эхэлж байгаа. Тэнд шийдвэрүүд гарч эхэлж байдаг. Тэнд амьдралын сонголтууд явж эхэлж байгаа. Тэгээ үүний дараа Мосе яаж байгааг гэхээр алхмуудыг хийж байгаа шүү дээ. Гидеон усан үзмийн шахуурган дотор айгаад тариагаа цайруулж явах сууж явах үед эзний тэнгэр илж эзэн түүнд үзэгдээд Ирмэгийн дайч минь бос эзэн чамтай хамт байна гэж хэлж. Тэр их шахуурган доторх уулзалтаас болоод Гидеоны итгэл сумагдчих. Петр Есүстэй завин дээр уулзсан тэр л агш. Тэр л агш. Тэгээ түүний дараа Есүс Петрийг үгсэн гэхээр би та нарыг хүмүүсийн загсчин болгоно гэж хэлж байгаа. Одоо дуудаж. Есүсийн хөлбөр яриад чирэггүй. Есүс бол өдөр болгон эцэг бурхантайгаа хандж уулздаг гэсэн. Тэр байтугай Библийн зарим орчуулган дээр манай монгол хэлний зарим орчуулган дээр үгсэн гэхээр заншил ёсоор Есүс уулууд гарan залбирлаа гэж хэлсэн. Заншил ёсоор. Есүс бол нөгөөдөлгөө бодох юм бол харин ч бараг шаардлагагүй шахуу те төгсөрсөн л байсан шүү дээ болно. Тэгэх тусмаа илүү их эзэн рүү ойртож, илүү их эцэг бурхан руугаа цаг гаргаж, илүү их эцэг бурхантайгаа ярилцаж, шийдвэрийг гаргаж, тэгж нөгөө нэг өсгөөс ахуулаад сунгасан ихлээр сунгасаар байсан. Сунгасаар хагаад 33 жилийн турш сунгаад эзний өмнө те алдрын тэтмийг аваад очиж байгаа шүү дээ. Тэгэхээр Бетаны урагч чуулганы ах дүүс нараа 2020 он бидний өмнө одоо гараад ирсэн 1 сар маань дуусах гэж байна. Та 2020 онд итгэлийн амьдралаа би та бүхнийг илүү их сунгаач явж байна. 2020 онд Бетаны урагч чуулган бүхэлдээ өөрийнхөө итгэлийн амьдралыг сунгасан, бурханд илүү ойртсон. Зөвхөн бурханд ойртож зогсохгүйгээр бас бусдыг дагалдуулсан. Бусдад хүрсэн. Ялангуяа одоо бид нар нөхөрлөлийн бүл гэж ярьж байна. Энэ нөхөрлөлийн бүлийг улам илүү батжуулсан, бэхжүүлсэн, бие бинийгаа барьж байгуулсан. Тийм он жил болохыг хаалт уриалж байна. Би загалмайг харахтаа нэг зүйлийг санаж байгаа юм. Бурхантай харилцах болон бусдад харилцах харилцаа. Итгэлийн амьдрал дотор бид энэ хоёр зүйлийг байнга хөгжүүлж байгаа юм. Тэдгээрт бид бурхан руу байнга харилцаж байгаа юм. Бурхантай байнга харилцаад явж байгаа үед бидний итгэл өөрөө ирэхгүй угаасаа чангалагдж идэг, угаасаа сунж идэг. Тэгэхээр тань тийм суналт байхгүй, өвдөлт байхгүй, ямар ч тийм итгэлийн шийдвэр гаргах юм байхгүй бол одоо бодох хэрэгтэй. Бурхан минь би аль талбар дээр өөрийгөө тасалжуулах хэрэгтэй. Бурхан руу илүү ойртох хэрэгтэй. Бурхантай ойртох үед бурхан мэдүүлдэг. Зүгээр бурхан минь та нанаа байж би энэ ч байж бүтэнсээ өдөр хойлоо уулзъя. Билүүтийн голд уулзъя молзъя гэдэг шиг тийм бүтэнсээ өдөр цуглаан дээр уулзъя гэдэг. Ингэх юм бол энд бол нэг ихтэй чаленж бол байхгүй. Яг одоо нэг бүтэнсээ өдөр нэг 2 цаг цуглаанд ирэх цагийн л нэг асуудал үсттэй. Энд бол нэг итгэл мэтгэл яриад байх шаардлага байхгүй шүү дээ. Амьдралын хиймээ л байхгүй. Бүтэнсээ өдөр нэг 2 цаг цуглаанд ирэх бол энэ бол бүр анхан шатны л юм. Энийг бол та бүхэн бол аль хэдийн тэр доор хайцсан гэж ойлгож байгаа. Энийг яг энэ дэр ингээ бүдрээ явж байгаа хүмүүс байгаа л да ойлгож байна. Гэхдээ энэ ч байгаа хүмүүсийн хувьд аль хэдийн тэр доор төвшин тал хайцсан. Тэр нэг бөө нэг нэгдүгээр төвшин мөвшингийн үед л хайцсан асуудал. Одоо чуулганд тодорхой хэмжээнд явцсан эзэнт амьдралаа зориулсан эзний чуулганы үгний шимтдсэн тодорхой хэмжээнд амьдралаа шимийг хүртсэн хүмүүсийн хувьд бол тийм бол ярих гэдэггүй. Харин дараагийн юм ярих. Харилцааны асуудлууд итгэлийн улам илүү том алхмуудыг хийх гэж. Тэгээ та бүхнийг би дахиад урамшуулж байгаа энэ номлын төгсгөлд бүгд хамтдаа бурхан руу илүү их ортцгоё. Бурхантай илүү их цаг гаргацгаая. Ялангуяа энэ 2020 онд бол бүгд илүү их яг энэ тал дээр анхаарцгаая. Түгээр зогсохгүйгээр бид бусдыг цөмөр тэнхрүүлцгээе. Өөрхөн бүлийнхэнтэйгээ нэгтцгээе. Энэ дотор бүлд ороогүй хүмүүс өндөө байгаах би та бүхнийг урамшуулж байна. Одоо удахгүй манай бүлийн ахлагч нар болон пастрын багийнхны эртрэгт болон түүнээс хойш маш олон зүйл бас зэгсэнд орох байх гэж найдаж байгаа. Тэгээ энийг юм бац мацаал зэгслэх гэдэг байгаа гол нь шүү дээ. Тэгвэл би бинтэйгээ сайн нөхөрлөе, босгон байгуулъя гэсэн л гол санаа яваад байна. Тэгээ эзэн дотор бүгд хамтдаа өсцгөөё. За хамтдаа бүгд хийсний өмнө нэрэн залбирцгаая. Их эзэн та өөрийн итгэлийн хүмүүсийг дүгнэхдээ бурхан тантай хамт амьдралын туршлагасан таны өмнө итгэмжтэйгээр явсан гэдэг энэ гайхалтай үгээр та дүгнэжсэн. Харин энэ явал энэ алхалт бол зөвхөн нэг удаагийн алхаа
нэг хоёр хөлний бие махбодын хөлний хөдөлгөөн бол биш харин амьдралын туршид тантай хамт байх. Магадгүй бидний оюун ухаан ойлгохгүй ч гэсэн таны хэлж байгаа хүсэл тэмүүлэл заа гэж хэлэх юм үлээ хийцэн. Бидний итгэлийн амьдрал тухтай зооноос гарч харин итгэлээ сунгаж үүний үр дүн зөвхөн би төдөөгүй миний гэр бүл үр хүүхдүүд миний эх орон өрөөгдөх энэ өрөөлийн төлөө явах гэж байна хийцэн. Эцтэй хийцэн минь итгэмжид сайн бол минь эзнийхэн баяр баясгаланд ор гэдэг гайхалтай үгийг бид танаас сонсох гэж хэлсэн. Бидний урагш чулууныхан 2020 онд үнэхээр Бурхан тань руу улам их ойртсон, бусдыг дагалдуулсан, бусдыг урамшуулсан, бусдаа нөхөрлсөн. Эзэн хамтдаа хаагаасаа бариад тань руу улам илүү итгэлээр өссөн он жил байлгаж өгөөч. Бидний итгэлийг та бүхэн задлж өгөөч гэсэн. Бидний бодож байгаа зарим нэгний маань хувьд бодож байгаа маш том итгэлийн байж магадгүй түүнээс том болгож өгөөч. Зарим маань магадгүй дунд зэрэг бодож байгаа түүнээс томыг задлж томруулж өгөөч таасгүйч. Бидний жижигхэн итгэлийн амьдралыг улам илүү задлаач гэсэн. Бусд руу үнэхээр үнийг түгээгэж таасгүйч гэсэн. Амьдралын тухтай байдал, нүүр царай, бардан багтал, амьдралын туршлага гэхмэчлэн биднийг итгэлийн алхам хийхээс хорж баглж байгаа энэ болон хүлээсүүдийг хизээ энэ 2020 онд та тайлаач. Тэ бид зүгээр итгэлийн буудан дээр суудаг хүмүүс биш харин итгэлээр алхдаг, бусдыг дагалдуулдаг, тань руу улам илүү ойртдог итгэгч нар байлгаж өгч таньс гооч байна. Тань баярлалаа хийсэн. Энэ бүгдийг таны ариун хүү бидний хийсэн Есүс Христийн нэрээр өргөн залбирлаа. Амен.